Dear Dodo. Чамайг анх онгоцны буудлын дээр явуулахад дараагийн 4 жил яаж өнгөрөхийг тааварлахын аргагүй байсан. Дотроо би үнэхээр гонёлж байсан. Би хажууд байхад би ингэх ёстой байсан юм, хийх ёстой байсан юм гэж харамсан зүйлүүд олон байсан ч дотроо өөртөө зориг тавьсан юм. Энэ 4 жилийг хоёулаа заавал давж гарна. Тиймээс би маш хариуцлагатай байх ёстой. Hakuna Matata. First year. Энэ жилийг одоо эргүүлж харахаар 11 сар чамайг яаж хараагүй гэсэн юм бол holy shit. Хэрэлдэх маргалдах мөчөө зөндөл байсан. Одоо бодох нэ цагийн зүрнээс болооч тэрөө хоёулаа шинэ орчинд орооч тэрөө аль эсвэл гэрээс хол ганцаардлаас болоод ч тэрөө чамтай ойлголцохгүй байх мөч болгонд би өөрийгөө буруутгаж байсан. Тийм ч болохоор YouTube дээрээ тавьсан бичлэг болгон дээрээ чамд өөрийгөө сайн явж байгаа шүү. Өөртөө арчаатай байгаа шүү гэж хэлхийг хүсэж байсан. Яагаад ч би дотроо хэрвээ бууж өхөл юм бол хоёул шууд дуусна гэдгийг мэдэрчээсэнд бол би өөрийгөө үргэлж хамгийн сайн дээрээ тавиад ярих болгондоо чамайг нээлгэж хайртай шүү гэдгээ батлахыг оролцсон. Гэвч магадгүй миний тэр маск зүүсэн өөрийгөө төгс гэж харагдуулах гээд байсан улам хоёуланг нь холдуулж байсан байх. Тийм болохоор чамаас би хол байгаа юм шиг санагдаж байсан бол хөө уучлаарай. Яасан гинэ? Хүний церемонтой зургийг авчаад л тэрэндээ баясаад баг. Би ч өөр хөөрхөс. Гомбо. Пи. Ja. Ковид эхэллээ. Дэлхийд даяар хэцүү байдалд ороод байж хахад энэ мөч нэг бодлын хоёулыг нь харин ч аварсан юм шиг санагдаж байна. Азар бүх хичээлүүд онлайнаар орохоор болоод хоёулаа Монголд буцаж уулзаа зүгтээ амьдрах чухал мөч байлаа. Арван сар хараагүй тул чамайг анх хараад би шууд буцаад дуулж байгаа юм санагцсан. Тэр зам би хаанч байсан, юу ч хийж байсан, чамтай л цуг байхыг хүсэж байсан. Тийм ч болохоор тогтмол YouTube дээрээ бичлэгээ хийгээд хичээлээ хамгийн сайнаараа сураад ажиллаж тогтмол хийж байлаа. Гэвч тэр бүх аз жаргалын цаана дахиад л асуудлууд буцалж эхэлсэн. Ковид Монголд гарахад гэрээсээ гарч чадахгүй, хичээлдээ суухын тулд шөнө орой сууж байгаа нь яалчгүй битэрийн харилцаа нөлөөлж эхэлсэн. Ядж яхад би дахиад л мөрөөдлөх их сургууль руу аплайдна гэж зорилго тавьсан. Тэрэндээ хүрэх гээд өөртөө би тулдж эхэлсэн. Гэвч энэ бүх хэцүү мөчүүдэд чи намайг ойлгож, миний бүх мөрөөдөлд итгэж, надтай цуг бүгдийг нь туулахд бэлэн байсан. Тийм ч болохоор хүссэн зорилгодоо хүрч, буцаад зоригоо олж чадсан юм шиг санагцсан. Одоо эргцүүлж харахаар энэ бүгдийг хоёулаа туулж чадсан болохоор ягаад ч юм би маш ихтэй болсон. Хэрвээ ийм хүнд мөчүүдийг хоёулаа туулж чадж байгаа юм бол ирээдүйд өөр ямар ч бэрхшээлүүдийг даваад л гарчих юм шиг. Тиймээс би чамтай гэрлэх ёстой ойлгосон юм. Third year. Ковид дуслаа. Шинэ их сургууль, шинэ хичээл маань эхэллээ. Дахиад л буцаа long distance. Хэдийгээр өмнө чамаас хол 11 сарыг давсан ч гэсэн энэ удаа нэг л өөр байсан. Чиний хажууд байхад таснаас болоод ч юм уу шинэ орчинд очихоос айгаад ч юм уу би онгоцонд ороо Сиэтл руу нисэхдээ их сандарч яж илээ. Гэтэ чамайг 12 сард ирэхийг мэдчихсэн тул би төвчж чадна гэдэгтээ маш итгэлтэй байсан. Гэвч чааваас хоёулаа буцаад л ойлголцох хэцүү болсон. Шинэ сургуульд хичээлдээ дарагдаад хоёулангийнх нь ярилцах цагч багассан. Тийм ч болохоор чи уламж надаас анхаарал халамж хүссэн байх. Хэдийгээр би дотроо чамд өөрийнхөө мэдэрч буй шантралт уур бухимдал цөхрлийг ойлгуулахыг хүссэн ч гэсэн бүгдийг нь би татгшаага чихээд чамайг эрхийл хүлээсэн. Тийм ч болохоор хоёулаа Нью-Йорк дотроосоо тесрээд муудалцсан байх. Намайг уучлаарай би. Гэтэ тэгж хэрэлдэж ойлголцсон хоёуланг нь уламж нийлүүлж нэг баг болгосон юм шиг санагдсан. Хэдийгээр дараагийн хэдэн сард хоёулаа тогтмол уулзаад цуныг цогтой гайхалтай өнгөрүүлж бит хоёрын харилцаа улам татсан ч гэсэн хичээл мэн буцаад хэцүү болж би дотроо хаагдчих эхэлсэн. Fourth year. Би өөрийгөө багаар алдчих эхэллээ. Lost, alone. Өдөр тутамдаа мэдэрч буй зүйлүүд утгагүй болж бүх зүйл ажил шиг санагдаж эхэлсэн. Өдөр болгон уламж тутагшаага болж бүхнээс холдож нуугдахыг хүссэн.
Чамаас ч тэр. Чамайг намайг ийм байхыг харуулахыг үнэхээр хүсээгүй. Би үргэлж чиний том баатар төшөг тулгуурчин байхыг хүссэн гэвч би дотроо өөртөө тулдаад ялагдчихсэн. I didn't deserve love. I didn't deserve you. Бүхэл хүмүүс надад бууж өгч байгаа мэт санагдсан ч чи юунд нь ч юм болоод үргэлж надад итгэж байсан. Хажууд нь байгаагүй ч үргэлж чихэн минь хийж чаднаа, буцаад босч чаднаа гэж шивнэж байсан. Тийм ч болохоор би сэтгэл зүйчдээр очих зориг орж өөртөө тулдч эхэлсэн. Баг багаар, жижигээр мөлхөөд чамаагүй би урагшилсан. Чи хажууд нь дэмжээд л байсан. Эцэст нь би буцаад өөрийгөө олоход хамгийн их барахад байсан хүн чи яс. Намайг аварсан баярлалаа дөө. Conclusion. Хол байхын 4 жил одоо одохна ямар ч хурдан өнгөрсөн юм бэ те дөөдөө. Эргээд харахаар маш амархан, маш хурдан өнгөрсөн ч юм шиг. Гэтэ энэ яагаад ч хөнгөн даваа байгаагүй. Хоёр биенээ илүү ойлгож, илүү хүлээн зөвшөөрч, эцэст нь жинхэнэ нэг баг болоход энэ 4 жил маш чухал жилүүд байсан юм шүү. Одоо хоёулаа амьдралаа эцэст нь л нэгэн цог эхлүүлж амьдралд гарч ирэх ямар ч асуудлыг шийдэж чадхаар болсон мэт санагдаж байна. Чамаас энэ олон жил хол байхдаа чамд илүү дууралж сурлаа да дүүдөө минь. Гэтэ их юм сурч ойлгосон гайхалтай 4 жил байсан ч хэрвээ дахиад long distance эхлүүлээ гэх юм бол за ястаа өгөө шүү охин минь. Танаас үргэлж цогта. Йоо. Дөөдөө битээр энэ 4 жилийн long distance relationship-ийг тусдаа яаж experience хийсэн, мэдэрсэн талаараа 2 бичлэг гаргасан байгаа. Тэгээд юуны өмнө миний бичлэгийг үзсэн баярлалаа. Хэрвээ танарт энэ бичлэг таалагдсан бол дөөдөөгийн бичлэгийг заавал үзээрэй. Одоо энэ дэлгэцэндээ гарч байгаа линкээр ороод шууд үзэж болно. Баярлалаа.